Хай арамант таасаад ингээ хожааг ярьдаг шүү дээ. Өнөөдөр андан тануусад хожаа аргаж яаж үгүй. Хэрвээ тануусад натайлхан өвөл осор ингээ хөл гарах хүйтэн байгаад ингээ тиймэрхүү байж ирсээр шүү дээ. Энэ аргыг сурч аа. Үнэн төстэй би очроо өдөр болго ингээд хэрглэж ийн. Доортон ийм цагаан гаа авна. Тийм цагаан гаа. Тэгээд гааны өсгөд ус хийгээд бочилгаа. Милэн бочилгаа шүү ингээд. Жохон ус жохон шарвтар өнгө болтол. Тэгээд юу хийх хийсээр байна да? Холооны гаатай усан дотор өвтөх чинь. Тэгээд өн өвтөхөд заавал ингээ шаагнаас дэшээ байх хэрэгтэй. Би ийм нэг хөл өвтөд ийм нэг хэд савлага авсан шүү дээ. Өнийхтэй. Өнийхтэй хэрэггүй. Өнөөгөө ийм хөө бүснэх хүш юм уу? Тэгээд ингээд усааныг асгад аймаг хүчирдэн. Би танаас гоё танилцаж өгье. Тэгэхэд юу юм бэ? Тийм суудаг. Энэ суудгийг би гэр авах байсан. Дурын нэг гошоонд очиод дөдгөр тачаад шүү дээ. 8000 авч өгөхөд аймаа хямдхан байсан. Чөөн ishte өвхтөө өнөө хөлж ин ингээ яг энэ орчхон тэгэхэд эдийн урта нэг шаагаас дэш ингээ хадуусан дотор ингээ төвтөөд идэх хүш юм уу. Чинэ. Nice. Ийм хөөдөнд өөр мөнгө зарлаангуу. Тэгэхээр тиймхүү модон тиймхүү суулга өнтер байдаг штэ. Тэр нь ярангуу сайн гэлэгэд онокийн made in China байж байгаа. Би made in China-ны хөтөний Монгол тэмүүлтэйгээр амааргүй байна. Хайр мөнгө. Хөрөө би асаа миний зүрхнээс чус туслана. Болохгүй. Давхар өрөөгүй мантан бууз. За холооны халуусан давтахын нэгдүгээр алах нь нүрэний гүн ингээд чөвлөг хийн учраа ингээ хус гарах биш юм. Хус гарсаар манаас ингээ арсан ингээ нэгдэн чинээр нь урдаар нүрэн чөвлөн би ингээд үргэж сэргэлж орхон бьютинийхаа нэг жарах чинь орхон бьютин үнэн гоё. Би ядууд болчих. Ингээ яг тэр танаас тэр хэдийн хоёр ясмсх ингээ би яа ингэж нүжиж юу. Би дандаа ингээ нүүн дээр ингээ алах цаар тэр ясмсх ингэж их бодоод. Займаа гоё би бүр жараа дуусгацсан. Хоосон сав бүлж гин. Одоо гарч ирнэ үү? Хөөрхэд үнэн дуусчихлаа. Аймаа гоё шүү. Гоё чигшүүлэн. За одоо ингээд холооны халуусан дэвтэрээ суух чинь. Натаа ялхан 30-аад настай ахуд наснууд энэ гаатай усааны алчуураа норгоогоод өвдгөөний ингээд талан жин тавьж болно шүү. Насны намар гэдэг өвдөг ягнах бас сайн болж байна. Аргагүй ш настай намар цаашаа мөтгөхгүй л.